За сайн байна уу? Та бүхэнд видео үзэж байгаа энэ өдөр цагийн мэндийг хүргэе. Намайг Цэнгүүн гэдэг. Намайг Цэвэн жав гэдэг. За өнөөдөр бид хоёр бяцхаа хятад руу хэрхэн явж суралцах вэ? Мөн очиод сонирхолтой ямар шууд зүйлсүүд болдог вэ талаар бяцхан буу халалт хийх гэж байна. За сайн уу? Аваар тэгжлэн дажгүй юу? Сайн уу? Ажил яг нөгөө хэсэг завсралцсан байна. Танхимын анги авахгүй хэсэг завсарлаад. Ажлын ачаал бол нэлээд бага. Чиний хэрэг ажил сайн уу? Сайн. Ерөнхийдөө бас танхимтай, онлайнтай. Тэгээ сүүлийн үед бас ковидос болоод онлайн дандаа явж байгаа штэ тийм. Сонирхолтой бит хоёр бас багш нар байгаа. Тэгээ хятад хэлний багш нар. За тэгэхээр бит хоёрын өнөөдөр та бүхэнд хүргэх мэдээлэл нэлээд сонирхолтой байх бах гэж найдаж байна. Яа тэгэхээр нэг өөрсдийн туршлага дээрээс үндэслээд юм ярих учраас. За манай Цэвэн жав багш маань хаана сурч илаа? За би бакалавр бол Монгол төгссөн. Тэгээд Хятадд эхлээд Шандун мужийн Жинан гэдэг хотод 2 жил сураад тэгээд дахиад Гуандун мужийн Жухай гэдэг хотод 2 жил амьдарсан. Үндсэндээ яг Хятадд байсан хугацаагаа бодвол нэг 5 жил амьдарсан юм байна. Тэгээд нэгэнд нь 2 жил, нөгөөдгөнд нь 3 жил болсон юм байна тийм ээ. Үгүй яг нөгөө солилцооны хөтөлбөр гээд бакалавр сурч байхдаа бас 1 жил болсон. Тэгээд ингээд тооцох юм бол яг 5 жил болгоод байгаа. Тэгвэл 3 газар 5 жил болсон байна тий? 3 газар. За. Яа 3 газар 5 жил болсон юм бэ гэхэд. Тэр нөгөө бурхны зурсан зураг нь тэгж таараад. Яг нөгөө бакалаврын төвшөнд бол яг нөгөө олдож байгаа боломж бололцоо бас тийм байсан. Яг солилцооны манай хөтөлбөр яг нэг сургалтаа шип тэгээд сургууль руу явуулдаг гэсэн. Тэгээд 1 жил яваад анх Хятадд 1 жил болоод ирж байгаа. Бакалавр төгсөөд явсан шийдвэр бол яг бүр миний шийдвэр гэсэн. Яг төгсөөд Хятадтай мастера хийн гэсэн бодолтой байжгаад эхэлж Шандунд 2 жил магистр хийчээ дахиж өөр хотод очиж амьдармаар санагдаад тэгээд өөр бүсийн өөр хотод очиж дахиад өөр магистраар дахиад 2 жил сурсан. Тэгэл 5 жил болсон да. Чиний хувьд хаан сурж байлаа? Миний хувьд би бас их олон газараар явсан. Гэтэ хөвшлэн дандаа өвөр Монголын хотуудаар явсан. Тийм. Тэгээд Хятадд бол би бүр нэлээд олон жил болчихсон. Бараг 10 гаруй жил болсон баг. Тэгэхээр багасаа байсан ба шүү дээ. Тийм, багасаа байсан. Миний хувьд бол яг 10 жилээ тэндээ төгсөөд, их сургуулаа тэндээ төгсөөд тэгээд Монголд магистр хамгаалсан байгаа. Тэгээ Монголд магистр хамгаалсан гэхээр хүмүүс яад явж яжсэн гэд Монголд ирээд магистр хамгаалсан гэд асуугаад байдаг. Миний хувьд бол Монголд магистр хамгаалах их сонирхолтой байсан л та. Яа тэгэхээр Хятадууд яаж сурдаг, тэнд сургалтууд ямар шууд байдаг, хүүхдүүд ерөнхийдөө ямар байдаг, яаж сурдаг бүгдийг мэддэг байсан. Тэгээд Монгол хүүхдүүд харин яаж сурдаг юм бол, багш нар яаж хичээлээ ордог юм бол, ерөнхийдөө энэ сурах процесс нь яаж явагддаг юм бол гэдэг айгүй сонирхолтой байсан. Тэгээд Монголд бүр зарим магистр сурсан байгаа. Тийм Хятад болоод Монголын тэр одоо миний хувьд ч гэсэн тэгж л бодож байна л та. Заах арга барил болоод хичээл явагддаг арга барилууд ер нь жоохон өөр байдаг тий. Хятад хүүхдүүд бас айгүй амар хичээлтэй сурдаг тий. Манай монгол хүүхдүүд нэг их мэдхгүй байх. Гэтэ Facebook дээрээс бас нэлээд нь харж исэн баха нэг юм номын сангийн гадаа амар их уртаараа очирлцсан. Тэр бол ерөөсөө яг өнөө хятад хүүхдүүд бүр үнэхээр мундаг гэж суралцдаг. Шүнийг баг 12 цаг болж байгаад өглөө дөнгөж онгойхот нь хүртэл ингээд номын санд хичээлээ хийгээд сууж идэг хүүхдүүд бас айгүй их байдаг тий. Орой яг 10 гээд номын сан хаахад яг юм ай дуурдаг байхгүй. Тэр ай дууртал яг хүүхдүүд хичээлээ хийгээд л байдаг. Яг тэгэл өглөө яг 8 гэхэд хизээч судал байдаггүй. Яг урд өдөр нь хүүхдүүд ингээд урчлаад судлаа захиалсан байдаг юм лээ. Тэгэхээр ерөөсөө пик судалтай л байдаг да. Ер нь оройн цагаарчсан хамаагүй өдөрчсэн хамаагүй хүүхдүүд тэгэл ширээгээд ирлээл унтцал харагддаг. Тэгэл өдрийн хоолойгоо сочиж иччихэл ер нь номын сан бол дандаа л дүүрэн байгаа гэдэг. Өстой хичээнгүй уухгүй тий. За тэгээд хэл онгохоор хүүхдүүд маань аягүй ихээр сургууль руугаа явах баг, бүртгүүлж гисэн төгсөөгүй байгаа. Эсвэл дөнгөж хичээл орох эхлэж байгаа 1-р курсны хэлний бэлтгэл хүүхдүүд олон баг. Энэ хүүхдүүдэд зориулаад хоёулаа нэг жаахан мэдээллийн чанартай ч юм уу, тийм ээ, жоохон хэрэгтэй юм хүргэе. За хин том багш анх Хятад руу хувийн зардлаар явж исэн үү, тэтгэлгээр явж исэн үү, яаж явж исэн бэ? Миний хувьд болохоор би нөгөө бакалаврт суралцах эхнийхээ 1-р курстэй оюутлахын тэтгэлэг авчихсан байхгүй, бүрэн тэтгэлэг. Тэгээд 4 жилийн хугацаанд
тэтгэлэгтээ суралцж агаад за бакалаврт суралцах явцдаа бас голом тохны тэтгэлгийг авч ялаа. Тэгээд хятад банкны тэтгэлэг тухайд нэг хятад хүүхдүүд хэл сурж байгаа хүүхдүүдэд дэмжих зорилготойгоор одоо Улаанбаатарын хэмжээнд сурж байгаа хятад хэл сурж байгаа мэрэгчлэр сурж байгаа хүүхдүүд донд шалгаруулаад бас тэтгэлэг зарладаг гэсэн. Тэр тэтгэлгийг 2 жил авч исэн. За тэгээд бакалавра төгсчөөд хятадд суралцахдаа эхний магистра Гүнзэн институтийн тэтгэлэг авч исэн. Гүнзэн институтийн тэтгэлэг болохоор зөвхөн нөгөө хятад хэл соёлоо түгэх зориулалттай байгууллага учраас улсын байгууллагч. Тийм учраас хятад хэлний багш за хятадын ангаах юм уу те эсвэл хятадын уламжлалт бүжигч мэтэ яг хятадын гэсэн тодтолтой мэрэгчлүүдтэй тэтгэлэг өгдөг тийм байгууллага. За тэндээс 2 жил тэтгэлэг авчаад 2 дахь магистртаа яг хятадын засгийн газрын 100% тэтгэлэг авч ирсэн. За хятадын засгийн газрын тэтгэлэг болоод хот мужийн сургуулиудын тэтгэлэг гээд маш олон тэтгэлэг хятадаас одоо олох боломж маш их байдаг л да. Тэр дундаас хамгийн их одоо хангамж сайтай гэдэг нь хятадын засгийн газрын тэтгэлэг гэдэг. Хятадын засгийн газрын тэтгэлэгт болохоор 2 янзын төрлөөр apply буюу нөгөө хүсэлт гаргаж болоод байгаа тэтгэлэг горилго боломж байгаа. A type болоод B type гэж байдаг. Тэр хоёр нь ямар ялгаатай вэ гэхэлэр A type нь болохоор одоо яг улс улсад байгаа тухайн хятадын засгийн газрын элчин сайдын яам байгаа шүү дээ. Тэр элчин сайдын ямаар дамжуулаад шалгалт өгөөд ярилцлага өгөөд түүний үндсэн дээр тэнцээд авдаг төрөл байгаа. B type гэдэг нь юу хэлдэг вэ гэхлээр гориглогч өөрөө вебсайтаар нь дамжуулаад хятадын засгийн газар тэтгэлэг гориглох боломжтой байдаг. За гэхдээ энэ хоёрыг шалгаруулж байгаа журманд л өөрөө байгаа болохоос биш яг дараа нь өгөх хангамж ч юм уу те стипенд юм уу сургалтын төлбөр байрны төлбөр гэх мэтчтэй бол яг адилхан байдаг тийм. Тэгээ авч байгаа хэлбэр нь л өөр байгаа. Бас айгүй олон төрлийн тэтгэлэг авч ирсэн байна шүү дээ тий. Хүй загэж байгаарэ. Завсраар нь хэдүүлээ ганц 2хан хятад үг сураад авъя. За манайхан сайн байцгаана уу эсвэл сайн уу гэдэг хэллэгийг буруу хэлээд байдаг. Нихо гэдэг тийм ээ. За энэ яг жинхэнэ зөв яг стандарт хэллэг нь бол ни хао гэж хэлэгдэг. Ни хао. Ни гэдэг нь чи та хао гэдэг нь сайн уу гэсэн утгатай сайн. Тэгээд чи сайн уу болж байна. Аал эсвэл урд нь хүнийхээ нэрийг хэлээд жишээлбэл цэнгүүнээ сайн уу гэх юм бол цэнгүүн хао гэж болно. За мөн адил хятад очих юм бол хүмүүс айгүй их трифалама гэж асууна. За энэ маань хоолоо идсэн үү гэсэн байгаа юм. Өөрийг чинь яг үнэндээ хоолоо идсэн үгүй юу гэж асууж байгааг бол биш шүү. Энэ бол зүгээр л сайн уу гэж мэдчилж байгаа бас нэгэн хэлбэр байна. За бүгдээр үргэлжлүүлцгээе. Голомт банкны тэтгэлэг, оюутлогын тэтгэлэг гэх мэтчилтэнгээр миний хувьд гэх юм бол би өөрөө нэг 10 жилдээ урд сурч исэн. Тэгээд нэг хятадд ийм 3 сантаа сурагч гэж байдаг байхгүй юу? Тэгээ 3 сантаа сурагч гэдэг нь юу хэлдэг гэхээр сурлага бусад урлаг соёл ч юм уу те спорт гэх зэрэгээр мөн нийгмийн идэх буюу бие авч явж байгаа байдал эдгээрээр ингээд 3 сантаа сурагч гэж гаргадаг. Монголд бол одоо нэг айгуулаг сакс тоглодог эсвэл айгуулаг дуулдаг ч юм уу ийм хүмүүсийг шууд нэг шилдэг сурагч гэдэг медалаар шагнадаг штэ тий. Хятадд болохоор шууд ингэж 3 сайнтай сурагч буюу бүхэл класс нь авч ингэж үздэг байгаа юм. За тэгээд төгсөхдөө юм 3 сайнтай сурагч буюу нэг юм улаан дипломтой гэж ярьдаг штэ тий. Тийм төгсөөд тэгээд тэгэхээр ямар давуу тал үүссэн бэ гэхээр нэг сургуулаас надаа юу ирсэн байгаа юм. Урилга. Тэгээд сургалтын төлбөрийн тодорхой хэмжээнийг бас мэдээж хөнгөлөх. Тэгээд тэрүүгээрээ ороод суралцсан. Тэгээд энэс цаашаа бол тухайн үед бол тодорхой хэмжээг л хөнгөлүүлсэн. Тэрнээс биш хувийн зардал хийсэн. Тэгээд хувийн зардал, улсын зардал хоёр юугаараа ялгаатай юм бэ гэхээр мэдээж хувийн зардал бол өөрөөс маш их мөнгө гардаг. Энэ бол бүр үнэхээр маш их. Адаглал одоо хүнснийхэн зардал гэхэд сар бол 1000 он бол найдвартай тий зарцуулна. Тэгэхээр энэ бол айгүй их зардал. Тийм учраас ерөнхийдөө болж л өгвөл яаж хичээж байгаа л улсын зардалд орчуулах зүгээр байдаг. За тэгээд студийн хувьд гэх юм бол хуучин суу намайг сурч ирсэн үеийг бодвол ата бүр айгүй өндөр болсон байлээ. Бакалавр 2500 он, магистр 3000, доктор бол 3500 он нэг студенттэй байдаг. Энэ бол мэдээж өдөр тутмын хэрэглээ бөгөөд бусад зүйлсэд бол хангалттай хүрэлцдэг. Тэр атга бүр тухайн үед би бол хадгалдаг гэсэн. Гэтэ тэр үед миний студент бол ийм өндөр бол байгаагүй. За тэгээд анх ер нь хятадд очиход сэтгэл ямар байсан бэ? Анх би 2012 онд хятадд очиж исэн. Нэг солилцооны хөтөлбөрөөр л очиж байгаа юм л да. Тэгээд анх очиж байхад бол надад
яг хятад амар өөр бол санагдаагүй байхгүй тухайн үед. Тэгээд сүүлд 16 онд дахиж очиход бүр үнэхээр хурцтай хурцж байгаас нь мэдэн дээр бүр аягүй илтээсэн. За ядчил нөгөө цаасан мөнгө ерөөсөө хэрэглэгээ болцсон байдаг ч гэдэг юм уу. Тэгээ бүх юм цахимжсан байна. Яг утсаа ашиглаад одоо хоолоо захиалаад ичиж байна. За аялах гэж байгаа бол буудал болоод тасалбаруудаа захиалчиж байна гэх мэтлээ. Бүх юмаа ингээд юу болгоцсон. Цахимжуулсан. Тэгээд одоо нөгөө байгаа байдал болоод гудамж тал байж гисэн ерөнхийдөө бүр эдийн засгийн хурцтай хөгжиж байгааг хэлэхгүй. Үнэхээр хурдан хөгжиж байгаа нүдэн дээр хэлсэн. Тийм бүх юмаа цахимжуулдаг. Тэр бүр айгүй мундаг аюу гоё тий. Одоо манайх ч нөгөө цахим үндэстэн гэдэг байгаа. Гэтэл яг бараг хятад өөрөө цахим үндэстэн болчиход байна шүү дээ. Бүхэл юм нь л ерөөсөө яг уцаар явдаг. Уцаар тасалбар захиална, юуны ч үж болно. За уцсныхаа төлбөрийг хийн. Цаасан захиалж идэв тий. Одоо бол цаасан мөнгө өгөх тохиолдолд одоо нөгөө хэрэгжилж байгаа жирийн хүмүүс ч цаасан мөнгө хэрэглэхгүй байхыг илүүд үздэг болчихож дэлгүүр дээр ч гэсэн цаасан мөнгө өгөхөд юу шилжүүлж болохгүй юу гэдэг болсон. Тийм тэгэхээр нийт үндэстэн даяараа л яг тийм болчиход байна л та. Тэгтээ хятадын тэр бүр хятадыг бол би бүр үнэхээр яг цахимжсан гэж бүр үнэхээр яг бардам билчихэд нь. Яа тэгэхээр тэгж хэлж байгаа нэг шалтгаан нь бүр ингээ гудамжинд гуйлгуугаа сууж байгаа хүн QR код барьсан. Гуйлгуугаа сууж идэх тий. Тэгээ хүмүүс бүр ингээ зүгээр ингээ хуцаараа QR код уншуулаад тэр хүнд мөнгө өгч өгдөг. Тэгтээ ингээ ботгоо бүр ингээ гайхаад байгаа байхгүй юу? Тэр хүн хэрэг ингээ QR кодоор ингээ гуйлгаа авах хэмжээний ингээ утас муттай юу гэдэг юм тийм юм бол яагаад гуйлгуугаад байгаа юм бол эсвэл миний тэр нэг гуйлга гуйж байгаа хүн иймэрхүү байна да гэж ботсон хэмжээс маань буруу байгаа болоо би өөр гайхаад тий. Айгуу сонин тий. Гуйлга гон гэснээс нэрээ хятадд бас айгуу тийм манайхан айгуу мэдэн тий. Ялангуяа 90 их явдаг байсан хүмүүс 90 явж дэх үед 8 байдаг байсан хүмүүс манай хятадуудыг чинь хүн хөлтдгээр мэдэн тий. Хятадд бас тийм нэг юм гойлог гойд өмөртлөөс хүн амар тийм хөлтөг хүмүүстэй таарч ирсэн үү? Зя. Би ер нь нэг тийм элдв янзын халдлагад нэг хүртэж байсангүй хятадд байхдаа тий. Нөгөө урд нутгаар ер нь сурж байсан газрууд мандаа урд нутгаар байсан. Тэгэхээр гайг байсан болов. Яа гэм бол наашлахаар тийм хүмүүс байгаа гэдэг юм бол надтай л таарч ирсэнгүй. Миний хувьд бол яг хятадыг аяг 50 газар гэж боддог байхгүй юу? Нэг юу автобусанд явж исэн ч гэсэн ер нь кампус дотроо ч гэсэн ер нь элдв юм алга болгоод гэж бодоход эргээд олдох магадлал аяг өндөр байдаг. Тэгээ би бас кампуста 2-3 удаа юм яг ангид үлдээгээд юм эсвэл өөр газар гээж үтсэн. Тэгэл яг буцаад олж л байсан. Тэгээ яг кампус дотроо л аяг аюул байдаг шүү дээ. Хамгаалч сайтай байгаад байдаг. Гэхдээ одоо ингээд хятадыг бас нэг яг аюул давсуу аюулгүй усуу гэдээ ярих гэхээр бас нэг жоохон хоёрдмал болчиход байна л да. Одоо яг ингээд юм аюулгүй мүү гэд ингээд ярихлаар бас аюулгүй яа тэгэхээр одоо яг л юм хүн болгон хүнд аюул их тусалдаг тийм ээ тусч улсууд. Тэгсэн мөртлөөс бас тэгвэл ийм аюулгүй аюул гой 50 улс юм байна гэж бодох гэхээр асуугүй тийм. Яа тэгэхээр одоо тэргүүлээд шүү дээ. Тийм. Ийм байгаа байхгүй юу? Жишээ нь одоо тэр би сая нөгөө гуйлагчд ийм хөлтөөлж ирсэн ч юм уу ийм асуусан шүү дээ тий. Тэр нь яа тэгэхээр ийм хүмүүс аюул их байдаг хятадд ингээд хөлгөө гаргуу гэд худлаа жижиг тавиад гэсэн мөртлөөс ингээд бүх юм бийж идэг нөгөө нэг X төцийн билүү нэг хошин шог төр гардаг штэ гэ гаргуугээ гараа хувцсан дотроо хийцэн гойлог гойжсэн чи өөр амар том машин шид амарлаг хүн байдаг. Тэрэн шиг тиймэрхүү юм хүмүүс бас айгүй байгаад идэг. Тэгээд энээсээ гадна хүмүүсийг тэгж бас хөлгөх чи таарч яваад хөлгөхтүүлсэн байна. Янз янзын тиймэрхүү би бас нэг явдалтай таарсан. Тэрний яасан гэхээр би нөгөө нэг Шанхайд дадлага хийгээ явж исэн чинь нэг хүн ингээд машинд нэг мөргүүлээгүй зүгээр ингээд манайхан би байсан бол ингээд хүй яаж ийна гэдэг ингээд явчихаар юм байгаа байхгүй. Тэгсэн чи тийм тохиолдсон шууд газар унаалаа орилол хүмүүсээ намайг аллаа гэж бүр амар орилоод тэнгуүтэй шууд тэр дороо мөнгө нэгч байгаа байхгүй. Тэгээд ингээд жоохон ч мөнгөш мэдээж бас тодорхой хэмжээний их мөнгө нэгч байгаа тий. Иймэрхүү явдлууд бол бас хятад бас айгүй их байдаг. Тэгэхээр энийг бас нэг айгүй тайван юм уу гэхээр бас хэцүү байгааз. Тийм хаа газар бас нөгөө яг сайн дамуутай янз янз хүмүүс байгаа тань л да тий. Томкогш бас нилээ хол газар сурч ирсэн юм байна шүү дээ тий. Тэгээ яаж явдаг байсан бэ? Хэдэн өдөр зарцуулах. За ингэдэг байгаа гэнэ. Эхлээд бид чинь нөгөө газраар явна гэх юм бол мэдээж нөгөө замуудынхаа бомтоор гараал тэгээд
Бээжингийн автобусанд сууж болно. Бээжингээс тэгээд дахиад хаа газар байдаг тэр газар руугаа дахиад явна. Энэ тохиолдолд бол яг 3 хоног гэсэн. Гуанчжоу руу явахгүй. Сүүлийн үед бол нөгөө шууд нислэгтэй болсон тэр нь айгүй амар. Улаанбаатараас евро эхлээд Хөх хотод очиж болно. Хөх хотоосоо шууд дахиад дамжаад нисэж болно. Тэгэхээр бас амархан байдаг гэсэн. Эсвэл бол Улаанбаатараас шууд Хонконг руу ч юм уу 4 цагийн нислэг. Эсвэл Бээжин л үгүй нэг 2 цагийн нислэгээр ч юм уу шууд явж болохоос амар. 3 өдөр гэхээр бас гайгүй шүү. Санснаас. Гэтэ эн чинь юу лээ 90 гараад тэрнээс цааш 3 хоног. Үгүй яг Улаанбаатараас гараад байгаа байхгүй. Улаанбаатараас за 90 хүртэл 1 хоног яг манай оноор явдаг штэ. Тэгээд 90-ээсээ Бээжин рүү дахиад 1 хоног хаалга автуусан. Тэгээд Бээжингээсээ дахиад цаашаа Гуанчжоу явна гэвэл доор хаяж 20 хэдэн цаг гэдэг байхгүй. Одоо унтлагын вагонд явна гэвэл тий урдны галт эргүүлвэл арай урдаа. Гэхдээ мандаад явсан арай шулхан. Тэгэхэд нэг яалтчгүй яг 3 хоног болдог. Гэтэ бас бодсоос гайгүй байна. Би бүр 5 баг бодлон 6 өдөрчүүлж магадгүй гэж бодсон. Бас хөөрхөн хол газар шүү дээ тий. Тэгэхээр ингээл хятадын зам тээвэр яаж хөвцсөн бүр амар харагдаж байгаа шүү тий. Одоо ингээл хаа байсан хятадын нэг өнцгөөс нөгөө өнцг дээр зүгээр юм захиалал авчдаг. Нөгөөд нь хэдхэн өдрөөс зөргөр. Хамгийн ихтэл ер нь 7-10 хоног тий. Каргоны үйлчлэгээ болоод одоо логистикийн салбар бол үнэхээр өстой үнэхээр амар болсон тий. Үнэхээр гоё байдаг. Монголд бид нэр ирэнээс юм оруулчихдаг гоо тий. Монголд бас нэг тиймэрхүү болчихлоо үнэхээр бас гоё шүү. Цэвэн агш ийм юм асуур санагдлаа гэд. Одоо нөгөө Хөх хотод одоо хятад хэл 10 жилдээ сурах эсвэл бол Монголд одоо хятад хэлний сургалттай зөндөө сургуулиуд байгаа шүү дээ тий. Энд бас хүмүүс зөндөө хятад хэл сурч байна. Энэ хоёрын яг гол ялгаа юу байдаг юм бол давуу бол асуулт тал нэг гэж хардаг. Би бол ингэж боддог. Би бол өөрөө яг нөгөө хятадын 10 жилд сурж ирсэн юм байна. 10 жил нь болохоор Монголынхаас шал өөр юм хагас зэрэгжилтийн байдалтай. Тэгээд Монголд бол энэ чинь тийм шүү дээ тий. Өглөө ингээл хичээл дитэн цагт бол ингээл өмнө босоод өдөр нэг 3-2 үед тардаг ч юм уу тий. Тэгэл гэртээ арай даалгавар их бол хийгээл гэртээ ингээл тоглоол яадаг чинь гадаа гардаг ч юм уу. Ингээд айгүй сул жилтэй байдаг. Хятадд бол яг тийм биш. Ерөөсө бүх процессыг яг л ингээл өдрийн 24 цаг нь хайшаа тий. Яг кампус дээр тийм. Тэгээд ер нь бол өдрийн бүхэл сул байх боломжтой бүхэл цаг ерөнхийдөө дандаа хичээл дээр зориулагддаг. Тэгээ ингээд хичээл ном гэдэг юм нь өөрөө хүний өдрийн зүгээр юм энгийн тэв болоод тавьчихаар ерөөсөө ингээд ёо хичээлдээ ямааргүй байна гэл нэг хүүхдүүд тэгээд идэг ч тий. Тийм бол байхаа болчихлоо. Яа тэр энэ зүгээр л өдөр тутмын бид нар гараад хоолоо иддэгтэй адилхан болчихдог байхгүй юу? Тэгээд дээрэс нь мэд хүнийг аягүй сайн хүмүүжүүлж өгдөг санагддаг. Гэхдээ хүмүүжүүлж өгөхөөс гадна миний 10 жил ихтэй сурвал гэдэг энэ бүх үедэд гэрээсээ хол байсан үедэд надад бол хамгийн аваартай санагдсан юм юу гэхээр хувь хүн өөрөө өөрийгөө олох, бие таах явдал эднэр нь илүү айтайхан санагдсан. Магадгүй би бас тэгж боддоо штэ. Би хэрэг хятад руу явж сураагүй байсан бол өнөөдөр би биш байх байсан. Би магадгүй өнөөдрийнхөө цэнгүү мэддэг хүнээс илүү хамаагүй сул дорой хүн байх байсан баг гэж боддог. Тэгэхээр энэ тал дээр бол өөрөө өөрийгөө олох яг мөн чанар нь юу юм илүү тийм гүн гүнзгий чанарлага илүү сайн. Хүй завьяж гараа завсраар нь хэдүүлээ ганц хоёрхан хятад үг сураад авъя. За манайхан сайн байцгаана уу эсвэл сайн уу гэдэг хэллэгийг буруу хэлээд байдаг. Нихо гэдэг тийм ээ. За энэ яг жинхэнэ зөв яг стандарт хэллэг нь бол ни хао гэж хэлэгдэг. Ни хао. Ни гэдэг нь чи та хао гэдэг нь сайн уу гэсэн утгатай сайн. Тэгээд чи сайн уу болж байна. Аль эсвэл урд нь хүнийхээ нэрийг хэлээд жишээлбэл цэнгүүнээ сайн уу гэх юм бол цэнгүүн хао гэж болно. За мөн адил хятад очих юм бол хүмүүс айгүй их трифалама гэж асууна. За энэ маань хоолоо идсэн үү гэсэн байгаа юм. Өөрийг чинь яг үнэндээ хоолоо идсэн үгүй юу гэж асууж байгааг бол биш шүү. Энэ бол зүгээр л сайн уу гэж мэдчилж байгаа бас нэгэн хэлбэр байна. За бүгдээр үргэлжлүүлцгээе. За цаг юу. Тэр надад айгүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Яг хятад сурч байгаа хүмүүс одоо яг бүтэн өдөржингөө яа сургууль дээр кампустай цагаа өнгөрүүлдэг тий. Тэгэхээр яг өглөөнөөс хороо хүртэлх цагаа өөр нь яг ямар хөө юм бол. За ингээд өглөө 6 илүү 7 цагаас тэр чи одоо олон жилийн өмнө болохоор би бас мартчихжээ. 6 илүү 7 цагаас ингээд хөгжим дуурдаг. Тэгэл хөгжмийн дугаар л ерөөсөө бүх юм одоо их л гэдэг шиг юм болсон гэсэн. Хөгжим дуурал бид нар бүгдээ босох хэвээр. Тэгэл босоод орд ирээ хураагаал өрөөгөө цэвэрлээл хуцаа өмсгөл нүрээрээ угаал гарна. Гарахад зүгээр гарахгүй ээ. За яах вэ гэхээр орд ирийг бол өстой цэвцэтэл нь хураана.
За орон дээр шалгана өөрөө заавал багштай шалгуулж иж гарна. За ингээд ороо ингээд хураахаараа давгаа ингээд ямар ч хүчлээсгүй хураана. За хүнжил байна тийм ээ. Хүнжлээ ингээд гоё өнцөг гаргаж хураана. Ингээд хагас сэргэлттэй байлаа гэсэн. За ингээд бид нар гараад хоолндоо орно. Хоолноосоо гараад нэг цагийн билүү 30 минут билүү өглөөний тавтлага ордог. Цаг 30 минут ч байна уу. Одоо бүр мартчихжээ. Айгүй олон жил миний 10 жил гэхэр чи бас олон жилийн өмнө болчиход. Тэгээд өглөөний тавтлагад ороод тэнгуүл дахиад дуу гарна. За тэр дуугаар яах юм гэхээр бид нар бүгдээрээ гараад тэгээд сургуулийн хөл бөмбөгийн талбайг сургуулаараа тойрч гүдэг. Гэтэ хоёр тойрггүйгээд тэгээд яг өглөөний хичээл маань эхэлдэг байхгүй. Өглөөний хичээл 2 цаг явна. Үүний дараа дахиад аяа гарна. За тэр аяа нь болохоор хооронд аяа явах юм шүү дээ. Хонхч дуурна тэгэл аяач дуурна. За аяа явна гэдэг нь дараагийн аяа юу гэлтгэлдэж юм гэхээр тасглаа ягээрээ гэж байна. За ингээ бүгдээрээ сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр бүх ангийн сурагчид гараад за тэгээ ингээд нөгөө нэг зайгаа авдаг штэ тий. Зайгаа авч байгаа л за бүгдээр нөгөө баахан нөгөө 8 тоо тасал басгалууд бүгдийн нэр штэ. Тэгэл хийж дуусаад тэгээ бүгдээрээ эргээд сургууль руугаа ороод дахиад 2 цаг хичээлнэ. За ингээд өдийн өмнө хичээл бол бүрэн дуусч байгаа юм. За ингээд хичээл дуусаад бид нар шууд хоолндоо орно 12 цагаас идэв. Хоолндоо ороод тэгээд шууд өрөөндөө яваад унтдаг. За эргээ 2 цагаас хичээл эхэлнэ. За 2-оос 4 цаг хүртэл өдийн хойны хичээл өгдөг. За тэгээд 4 цаг хүртэл ороод тараад эсвэл зарим тохиолдолд бол нэмэлт хичээлтэй бол дахиад 6 хүртэл жууж болно. За тэгээд энэний дараа бид нэр хоолнд орно, оройны хоолнд. Оройны хоолны дараа нэг жоохон цай гардаг. Тэр үеэр л өстэй жинхэнэ. Дуртай юм хийн. За тэгээд эргүүлээд 7 цагаас илүү 7 цагаас оройн татлага эхэлдэг. Тэгэл оройн татлагтаа ороод дахиад нөгөө нэг гэрийн даалгавар малгар юу гэдгийг тийм тавцах ёстой юмнуудаа тавтаад уншаад ингэсээр агаад орой 9 гээд дуусна. За 9-оос оройн татлага тарангуут л бид нэр бүгдээр ингээ гадагшаа гараад дэлгүүрөнд орхоол ороод сургуулийн кампус дотор л дэлгүүр штэ өөр юм. Тэгэл гадаа жоох алхахаар бол алхаж байгаа л орой 10 гэхэд бүгд унтдаг. Тэгэл 10 гэж коридорын гэрэл мэрэл бүгдээр ингээ унтраа. Аль ч өрөөс ямар ч гэрэл гарахгүй. Ингээл өдөр дуусч байгаа юм да. Нөгөө өөрт сурж байгаа хувцас бол нөгөө гадаад оюутнуудын дотор байрна хангам жилүү сайтай байдаг. Одоо тэр гэрэл унтраадаг бол яг байдаг байсан. Бакалаврын оюутнууд ч гэсэн манай нэг хятад яг ингээд гэрлийн унтраачдаг. Тэгвэл гадаад оюутнууд бүр огцд юм байдаг байсан. Тэр нь айгүй илүү байдаг. Гадаад хүмүүс хятад сурахаар тий ер нь тэр амар чанга хатуудыг л нэг амар нөлөөлдөг гэх юм. Ер нь айгүй харж үздэг тий. Гадаадуудад шал өөр ханддаг. Гэхдээ ерөнхийдөө бас тэгж боддөө штэ. Одоо хятадын яг тэр барьсан соёл бол гадаадуудынхаас ч шал өөр штэ. Тэгээд тэр гадаад хүмүүсийг бид нар бол ингэдэж штэ. Европчуудын хажууд бид нар юм даруухан юм бүрг юм хүмүүсээ. За тэгтэл бид нарын хажууд хятадч бүр ийм хүмүүс штэ. Тэгээд европчуудыг аваачаад гинт тийм орчинд ингээд тавьчих юм бол хөө юу вэ хүний ирэх мэрхээ бараг тэхвэлгүүд тий. Тийм болохоор тэр хот гараач тэр тэгдэггүй байхаа. Тэгээд бас бүр аягүй сонирхолтой юм ярих уу. 10 жилд урагшаа явхаас өмнө бас бүр цаашаа нэг хотод очиж байжсэн. Тэгээд тэгсэн чинь тэнд авахад өдрийн хоолнд анх очсон. Тэр үед нэг аягүй жоохон байсан. Юу ч мэдэхгүй. Тэгэл өдрийн хоолны цаг болол ингээл хоолоо идэл тэгээд нэг баахан хоолноос ингээл түүгэл авдаг байхгүй юу. Сонгож авч байгаа л тэгэл идсэн чинь тэр нэг кинчи байсан юм аа. Би өөрөө нэг халуун ногоонд амар дуртай. Кинчинд амар дуртай. Кинчи гэж бодол аваад идсэн ч бүр бишээ. Тэгэл за гэж бодол тэгээд жоохон кинчи бас нэг жоохон хоолны үлдэгдэлтэйгээ. Тэгээд нэг юм төмөр юм паднус шиг юм байдаг штэ. Тэрнтэйгээ аваачвал хоолоо асгачаал явах гал хүүхдүүд нь тэгээд тэр аяг маягнууд угаадаг байхгүй юу. Асгах гал очсон чинь намайг нэг хүн кинт цохиол зодоол үнэ нэг юм модны мөчг шиг нэг юм саваа шиг юмар тий гинт ингээд цохиол би бүр ингээд амар ягаа жоохон байсан болохоор нүднээс ингээд нөлөөс бүнчгнүүд ээжтэй цохиол үзээгүй юм чиг шаал гэдэггүй нэр цохиол бүнчгнүүд тэг би яагаад агийн жайлгаагүй тий тэгсэн чинь хоолны үлдэгдэл үлдээлээ гэж тухай үед тэгж амхандаа шитгэжил байсан юм билээ л дээ. Тэрийг мэдээгүй. Тэгэд тэрнээс болоод юм уу? Юунаас болоод юм мэдгүй. Одоо бол ерөөс хоол үлдэх амар дуу юм шүү дээ. Хүчээр үзэж шүү дээ. Хэвээ ер нь бодлого нь яг тийм л дээ тийм. Ингээд чанга хатуу ингээд барих гэсэн нэг тийм бодлоготой. Яг хүмүүсийнх нь сэтгэлгээ ч гэсэн надад жоохон юм хайрцагтлагдсан юм шиг санагддаг байхгүй юу ер нь тийм. Тэгээд нэг жишээ орж ирж байна яг хичээл дээр нөгөө авахгүй жишээ гэж байна. Улсын яг аюулгүй байдал тэр хөндөх хөндөхгүй сэдв бас байдаг юм байна л да.
Гэтэр тэрэн дээр бас манай хүмүүсээс анхаарал бас зүгээр байна. Яасан гэхэлэр нэг Хонконг болоод одоо хятадын асуудал ч юм уу Тайван болон хятадын асуудал гэдэг айгүй адармаатай байдаг шүү дээ. Тэгээд Монгол хүмүүс ч гэсэн бас жишээ авахта хамаагүй өндөж болохооргүй юм лээ. Ялангуяа гадаад оюутнууд одоо дээд ингээд захиргаанаас эхлээд доод чатны байгууллага хүртэл бүр чаттай тэрийг маш амар сайн хяндаг. Одоо жирийн ганц гадаад оюут юм уу жирийн хятад хүүхдийн авж байгаа бие даалтнаар авж байгаа ганц жишээ хүртэл энэ айгүй хурц тавигддаг юм лээ. Энэ жишээ болохгүй чиний дүн гарахгүй гэх тохиолдол яг миний нүдэн дээр 2 3 удаа тохиолдчихсэн. Тэр нь хятад хөгдөж байсан, Монгол хөгдөж байсан. Гэтэл юу бэ гэхэлэр зүгээр нэг жишээ аваад ярьсан дээ. Жишээлбэл одоо яг манай хам сурдаг гэсэн нэг Монгол охин маань яг Далай ламын жишээ аваад тэнгууд яг тэр хуцтмал асуудлуудад ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь за би дараа нь ярья. Тэгээ нэг Хонконг оюутан болохоор яг нөгөө хятад Хонконг хоёрыг бас болохгүй асуудал яриа. Тэгэнгүүт багш руу зогсоож аваад чи 5 минутанд энэ юу сэдвийн өөрчлөл агуулгын өөрчлөл одоо тэр Minga One Til гэж яриад байгаа юм л та. Тэр нөгөө ярьж болохгүй асуудлуудыг бүгдийг өөрчлөөд дахиад 5 минутын дотор засаад дахиад тэгээ аль эсвэл шал өөр сэдв аваад хоёлаа дахиад цаг тохирж байгаа дахиад чиний презентацаа тавиад дүнгээ аваарай гэсэн байхгүй. Тэр бас санаанд орж байна. Чамаас сурч байгаа тийм судалгаа авч ирсэн үү? Ямар шашинтай вэ гэдэг судалгаа? Үгүй. Манайд бол жил болгон барагддаг гэсэн. Тийм жил болгон ингэ шинээр ирсэн. Тэр нөгөө 10 жилийн үед бакалаврын төвшөнд. Бакалаврт. Тийм үү. Тийм ялангуяа бид нар ч нөгөө нэг тухайн үед бол засгийн газрын тэтгэлэг авсан оюутнууд шүү дээ. Тэгээд ингээд жил болгон шашинтай юу? Ямар шашинтай вэ? Дандаа ийм авдаг гэсэн. Тэр бас айгүй сонирхолтой. Тийм үү. Тийм. Тиймэрхүү сонь юмнууд бас их байна. Сонин нэр шашин гэснээс танай ангид тийм муслим шашинтай ч юм уу тийм хүмүүсээс нөө байсан. Тийм. Эхлээд би нөгөө сурч явцд бол дандаа гадаад оюутнуудтай сурдаг гэсэн юм. Манай ангид ихэнх нь нөгөө Аз оюутнууд за Европоос цөөхөн идэв хүмүүс байсан болвол яг 2 дахь магистрт болохоор дандаа хятад хүмүүстэй сурчсан. Тэгээ манай ангид 4 гадаад оюутнаа. Тэгээ 20 идэвчүүд хамтардаг гэсэн юм. Эхний нөгөө гадаад оюутнууд сурдаг байх үед бол манай найзууд зөндөө муслимууд байсан. Манай ангидч бас байдаг гэсэн. Дотор ойрын зөндөөд байдаг гэсэн. Гадаадуудын нэг тийм сонь санагдсан тийм юмнууд идэв шүү дээ. Тийм юмнууд байсан уу? Гадаад хүмүүс юм уу? Тийм. Жишээ нь одоо ингэжсэн байхгүй юу? Би нөө сая яа муслим гэж асуусан гэхээр би бас өөр айгүй олон тийм муслим найзуудтай. Тэгээд тэгсэн чинь би ч өөрөө нөө шал өөр мэрэгчлээ барилгын салбарын хүн байсан. Тэгэхээр манай сургуулийн дандаа эрэгтэй хүмүүс. Тэгээд би ч бас дандаа нөө багаас ах нартайгаа өссөн болохоор эрэгтэй хүмүүстэй айгүй найзлнаа. Тэгээд тэгсэн чинь нэг удаа явж байгаад 100 байсан байхгүй юу? Би төмрийн ашилтай. Тэгээ энэ нөө төмрийн ашилтай байж бас тийм төмрөн юу гэвэл цөөх өвчтэй. Тийм үүргэвчтэй цөөх үрцэн. Тэгээд тэгсэн чинь нөгөөд нь ингээд гадаа халуун болоод би жоохон хөлрөөд ирсэн чинь бүр амар ашил өгөөд би нөгөөдгөө үүрх байтаа гардаа барьж чаддаггүй байхгүй юу? Тэгээ би цуг авч ирсэн нөгөө нэг цаа чи миний цугийг барь авч чаддаггүй гэдэг байхгүй юу? Тэгээ уг нь манай монгол залуучууд байсан бол за тэгээ гэл авч ирсэн тий. Тэгсэн чинь нөгөө чинь бүр амар сонирн бүр ингэж харснаа. Үгүй гэдэг байхгүй юу? За ягаад би бүр гайхаад үгүй яахад юм сүртэй юм чи үгүй жижигэн зүг чи ингэ барай авчид яа таа гэдсэн чинь үгүй ээ гэж бүр амар тэгээд тэгсэн чинь ингэдэг юм л да манай оронд хизээч эрэхтэй хүн эмэгтэй хүний зүгийг барьж явдаггүй энэ бол бүр доромжлол гэж байгаа байхгүй юу тий тэгээд би тэгээд тухайн үед бас жоохон чиж бас айгуу тийм нэг юу гэвэл жоохон хүү яхаар болтгоо ингэдэг тиймэрхүү тийм байж тэгээд чи одоо хятад байгаа штэ зүгээр штэ гэсэн хагаад би чи нараа би бүр ингэ болохгүй штэ гэсэн хагаад тэгээд зүнхээ бариулж тэдсэн чинь тэр хүүхд бүр юм чинь ингээ эргэн тийшээ хараад өөр бас муслим шинтэй хүүхдэд байна уу хараад байгаа байхгүй харж арж яснаа за би энэ удаа л барьж өглөө шүү Моника гэж байгаа байхгүй тэгээд би за тэгэхээр бас тийм шашингийн сонин юмнууд бас айгүй байдаг тийм улс улсын нөгөө зан жаншил хүмүүсийн дадал зуршлаас хамаатай янз янзын бас юмуд болдог тийм. Би яг тэгэрэг санаж нөгөө Монголоос анх очичоод хүний хөлн дээр гिचч өө яна ууштай гарын барьж аваад тэр бүр айгүй эвгүй байдалд ордохгүй бид нар өөрсдөө нөгөө хүмүүс нь яа гарнаас өгдөө тий. Хөө яа даа гэдэг заашгүй заашгүй тайлбарч өгдөг. Манай Монгол тийм соёд байдаг юм аа. Ингээд ингэчлэгэнгүүт амар хөөрхөн дараагийн удаа гიშгэнгүүт нөгөө чи яа гар барихгүй байгаа энэ дэр манай
сэтгэлээс манай бас нэг юу ангийн нэг найз тэгж байсан. Би санамс руу хөлдөө гიშгчээд ингээд гарын барьсан чинь бүр ингээд өөдөөс над руу хандраад байгаа мó гэсэн бүр юм харцаар хараад идэв байхгүй. Тэгэхээр би ингээд манай Монголд ингээд юм ангид ингээд тайлбарлаад өгсөн чи өдрөөс харж ирсэн хөлөндөө гიშгдээ. Баалмаар амар айлхуус. Тийм хөөрхөн хүмүүсээс мэдэгтэй. Хүй загэж гараа. Завсраар нь хэдүүлээ ганц хоёрхан хятад үг сураад авъя. За манайхан сайн байцгаана уу эсвэл сайн уу гэдэг хэллэгийг буруу хэлээд байдаг. Нихо гэдэг тийм ээ. За энэ яг жинхэнэ зөв яг стандарт хэллэг нь бол ни хао гэж хэлэгдэг. Ни хао. Ни гэдэг нь чи та хао гэдэг нь сайн уу гэсэн утгатай. Сайн. Тэгээд чи сайн уу болж байна. Аль эсвэл урд нь хүнийхээ нэрийг хэлээд жишээлбэл цэнгүүнээ сайн уу гэх юм бол цэнгүүн хао гэж болно. За мөн адил хятад очих юм бол хүмүүс айгүй их чифалама гэж асууна. За энэ маань хоолоо идсэн үү гэсэн байгаа юм. Өөрөг чинь яг үнэндээ хоолоо идсэн үгүй юу гэж асууж байгаа үг бол биш шүү. Энэ бол зүгээр л сайн уу гэж мэдчилж байгаа бас нэгэн хэлбэр байгаа юм. За бүгдээр үргэлжлүүлцгээе. Цэнгүүний нэрийг хэлний бэлтгэлд сурч ирсэн мөлөө хятадд. Тийм сууж исэн. За. Ер нь бол ингэдгийг би тухайн үед бол өөрөө мэдээж хятад хэлний тодорхой бас дажгүй төвшөнтэй байсан. Тэгсэн ч гэсэндээ тухайн үед бол ерөөсөө тэтгэлэг авсан л бол хэлний бэлтгэлдээ заавалсан гэдэг байсан байхгүй. Тэгээ би сургуулийн шаардлага уу тий? Тийм шаардлага. Манай сургуулийн шаардлага тийм байсан. Тэгээ би сууж исэн. Ерөнхийдөө одоо ингээд нэг тэтгэлэг аваад урагшаа явж сурч байгаа хүмүүс бас айгүй олон байгаа. Тэр хүмүүстэй юу шандаж хэлэх үү гэхээр хэлний бэлтгэлдээ дан найдаад иж огт болохгүй. Зүгээр дан ганцхан хэлний бэлтгэлийн мэдлэгээр цаашаа өргөжлүүлээд үндсэн мэдлэг хичээлүүдэд сурч бол үнэндээ чадахгүй байдаг. Энэ бол үнэхээр яагаад ч чадшгүй, баршгүй байдаг. Тийм болохоор эхлээд заавал Монголдоо ч юм уу тий өөр ямарваа нэгэн байдлаар хятад хэлийг эхлээд эзэмших хэрэгтэй. Ядаж дунд хэмжээнд хүртэл эзэмш. За ингээд хэлний бэлтгэлд орохоор чинь төвшөнгөш хуваарлна. Ингээд дунд хэмжээнд хүртэл эзэмшчихсэн хүн чинь за дундаас дээшээ ахисан төвшин ч юм уу тий эдгээр төвшнүүдэд ороод сурна. За тэнд сурсан тэр ахисан төвшний мэдлэгээр өргөжлүүлээд цаашаа сурахад бол ер нь бол яг боломжийн гайгүй. Тэрнээс биш ямар ч хэл мэдэхгүй байж байгаа л шууд хятадд очиод тэгээд хятадд очиод хамгийн гол нь ингэдэг байхгүй юу? Нэг жилийн хэлний бэлтгэлд суuna. Тэгээд нэг жилийн хэлний бэлтгэлд сууснаар HSK 4 юм уу 5 дисгэл авдаг байхгүй юу хүмүүс. Гэтэл яг үүндээ HSK-ийн 6 дис ч гэсэн бас яг нарийн мэргэжлийн хичээл үзье гэхэд бол хангалттай биш нэ. Тийм байдаг. За яг хуу ийм нөө нийгмийн салбарын ч юм уу иймэрхүү мэргэжлүүдийг сурах гэж байгаа бол бас яг болно. Гэвч бүр нарийн инженерчлэл ч юм уу ийм мэргэжлүүд бол ер нь нэлийн хүндрэлтэй шүү. Бас л их хүчин чармаалт хэрэгтэй байдаг. Тийм. Хятад хүүхдүүдтэй нөгөө хамт суралцсан гэж яриад байгаа шүү дээ. Эсвэл гадаад хүүхдүүдтэй суралцахаараа ингээд мэрэгжилт хуваарлаж гэнэ гэдгээс шалтгаалаад бас жоох өөр. Гадаад хүүхдүүдтэй шууд сурж байгаа тохиолдолд нөгөө багш нар энэ дандаа гадаад хүүхд гэдэг одоо хандлагаар гэх юм уу? Одоо харьцаж байгаа одоо ярианы хурд ч юм уу эсвэл өгж байгаа хичээлийн агуулга болоо даалгавар арай жоохон арай амархан төвшөнд байх магадлал байдаг. Гэтэл хятад хүүхдүүдтэй хамаас жоохон за явтыг гадаад дэмжих гэх гээд байдаг тийм. Тэгэх гээд байдаг. Гэтэл нөгөө сургуулиас бас шалтгаалаад өөр л байдаг юм билээ. Дан хятад хүүхдүүдтэй сурж байгаа тохиолдолд бол ёстой ямар ч ялгаа авахгүй бас л адилхан л шалгуур тавина. Яг л адилхан персентаж тавих хэрэгтэй бол бүгдэл 50, даалгавар өгөх хэрэгтэй бол бүгдэл өгнө. Авж байгаа шалгуур нөгөө тавьж байгаа шалгуур дүн тавих зэх дээр бол яг адилхан л байдаг тийм. Тэгэхээр нөгөө ямар сургуульд сурах уу, ямар хүүхдүүдтэй сурах уу гэдгээс шалтгаалаад жоохон ялгаа байдаг баг. Хятадд сурна гэхээр хүүхдүүд зөвхөн нөгөө хятад хэлээрээ бас ингээд мэргэжил эзэмшнэ гэж болгоод байдаг. Гэтэл үгүй 2006 оноос эхлээд хятад улс нөгөө англи хэлээр академик төвшин олгох тэр нөгөө эрхийг өгсөн юм хэлээ. Тэгэхээр англи хэлээр бас хятад очиж сургуульд суралцах бүрэн боломжтой байдаг. Тийм. Гэтэл бакалаврын төвшөнд бол нэг 500-аад мэргэжил ч юм уу тэгэнгүүт судлаач төвшөнд гээд мастер доктор ороод ирэхэд 4-5 мянган гаруй төрлийн мэргэжлийн сонголт байдаг юм билээ. Тэгэхээр бас улсын бодлого аваад байгаа. Тэгээ бакалаврт яг хүүхэд болгонд яг өөрсдийнхөө бас суурь мэдлэгийг олохгүй гэсэн л улсын бодлого байгаа юм л та тий. Тэгээд англи хэлээр хэрвээ сурах гэж байгаа бол нэг IELTS-ийн 6.5 оноотой байхад бол болдгийм байлээ. Би яг нөгөө нэг Пекин University-г Цинхуа их сургуулийг бас харж ирсэн. 6.5 оноо 7 таахад бол болно гэсэн байт юм байлээ. Англи хэлээр сурах гэж байгаа бол нөгөө олон улсын салбар сургуулиуд бас эцэстүүд байгаа. Тэр сургуулиудад сурцсан тохиолдолд эргээд нөгөө ажил орох магадлал нь илүү
нээлттэй байдаг юм л л дээ. Яг үнийг хэлэх юм бол одоо жирийн дундаж ранктай хятад сургуульд сураад төгсгөөд яг олон улсад үнэлэгддэг байлгүй. За тэр олон улсын салбар сургуулиудад англи хэлээр мэргэжил эзэмшсэн тохиолдолд тийм үү хятад хэлээр мэргэжил эзэмшсэн тохиолдолд эргээд очиод ажиллахад илүү даваа талтай байдаг юм байл юм. Гой мэдээлэл энэ тийм. Тэгээ хятадд одоо нэг жилдэл гэхэд 10 гаруй сая хүүхдүүд ингээд их сургуульд орохын тулд нөгөө одоо манай гараад л яшиг өгдөг. Тэгээл тэндээс яг дээгүүр ранглагдж байгаа. Жишээлбэл Бээжин Пекин University, Бээжингийн их сургууль гэхэд л яг тэр олон 10 сая хүүхдээс зөвхөн 0.1% л орох магадлалтай байдаг. Тийм, айгүй хэцүү тийм. Тэгээд Бээжингийн их сургууль болоод одоо Цинхуа дааш байж юм уу тий Фудан дааш байж юм уу эдгээр болохоор яг хятадтай шилдэг 100 сургуулиудад багтдаг сургуулиуд байхгүй. Одоо Бээжингийн их сургууль гэхэд чинь жишээлбэл сүүлд 21 оны ранкаар 16-д бичигдсэн баг чинь Цинхуа их сургууль 23 жилөө бичигдсэн байсан баг. Яна би энэ хоёрын байраа солилцсон байж магадгүй. Цинхуа нэгт ордог тий. Цинхуа нэгт. Тий Цинхуа тэгвэл 16-д бичигдээд Бээжингийн их сургууль 23-д бичигдсэн байсан. Тэгээ Фуданий их сургууль 30 хэдэд байсан. Тэгээ дэлхийн шилдэг 100 сургуулиуд хятадтай энэ олон сургуулиудад ингээ багтж байгаа тохиолдолд бол яг Монголоос очиж суралцсан гэхэд төлбөр нэгдүгürt айгу боломжийн тэтгэлэг олох магадлал айгу өндөр байгаа. Дээрээс нь нөгөө Монгол улсаас ойрхон гэдэг утгаараа хэрвээ Монголд ирэх шаардлага гарах юм бол ингээ замын зардлын үед ч юм айгу өртөг айгу баг тусдаг. Тэгээд стипендтэй тохиолдолд бол ер нь амжиргааны зардалт бол өөр дахиж өөрөө бие дааж ажил мэж хийгээд авах шаардлагагүй байдаг. Ажил визний асуудал дээр бас айгу төхөнтэй байдаг. Хэрвээ сургуулийг зөвшөөрсөн тохиолдолд бол виз орог өдөртөөс гарцах боломжтой байдаг. Бусад улсын визүүд бол бас нэлээд төвхтэй байдаг шүү дээ. Тэр нөгөө ийм байд юм байна. Ажил хийх хориотой байдаг гэдэг нөгөө яг үндсэн тийм хүмүүсийн дунд яригддаг яриа юм байна л да. Гэтэл нөгөө хятадынхаа яг хуулийн дээр бичээтэй байдаг нь болохоор хэрвээ сургуулийн цаг аргаа зөвшөөрөх юм бол яг мэрэгжлийнхэн дагуу дадлага болоод за цагийн ажил хийх бүрэн боломжтой байдаг юм байна. Тийм нөгөө мэрэгжлийн дагуу болдог. Тэгээ манайхан ч нөгөө очихоор шал нүг зүгээр аж ахуйгаа золгуулах гэдэг ажил хийх гэдэг тэр болдгоо шүү. Тийм мэрэгжлэр бол мэдээж болно. Тийм өнөр бас ерөнхийдөө нэг тийм хятадд очиж байгаа хүүхдүүдээс хамгийн их тийм тулгардаг асуудлуудын нэг нь надад нэг тийм хоол хүнсний асуудал санагдаад байдаг шүү. Тий одоо ялангуяа эрэгтэй хүүхдүүдэд амар асуудалтай. Тэгэл хөөрг юм анх очихдаа ерөөсөө ингээ баг худалж түнсч ажиллаж чадахгүй төсөлтэй амарлаг мундаг тоогочлцсон төсчөөд тий. Тэгээ тэрнээсээ гадна нөгөө нэг газраас шалтгаалаад хоолнууд нь бүр ингээ шал өөр байдаг. Бүр хятад хэлэндээ хүртэл ингэдэг байхгүй Жунгуо цай гэж ирдэг. Тэгээд энэ нь болохоор мах ихтэй, ногоо ихтэйгээр ялгаатай. Тэгээ газар болгоноос ингээд шалтгаалаад хоолныхаа амтууд нь, халуун ногооны хэмжээ, мах нь ямар мах ашигладгийг эдгээр бүгдээр өөр байдаг тийм ээ. Тэгэхээр хүүхдүүд бол очиод нэг ихний хэдэн сар бол яг хоолноосоо болоод амар цутардаг юм шиг санагддаг шнэ надаа. Танд нэг тиймэрхүү юм тохиолж ирсэн үү? Би ер нь бол нэг хоолны асуудал нэг илүү асуудалтай тулгарч байсангүй. Тэр нөгөө нутгийн одоо нөгөө хоолны онцлог гэж бас байна л да тий. За Сичуаны мож гэдэг ярих юм бол яг халуун ногоотой хоолоор амар алдартай. Яагаад тэгэхээр нөгөө цаагаараа уур амьсгал нь аяга халуун учраас тийм хөдөн чанарын сэрүүцүүлэг чанарын хоолонд идэж илүү зохицоод л байгаа юм л да. Монгол хүмүүсийн хувьд ч гэдэг юм уу эсвэл бол нөгөө хятадын хойд нутгийн хүмүүс гэдэг аваад үзэх юм бол цаагаар аяга хүүтэнтэй. Тэгэхээр тэр нь зохицдгүй ч юм уу те. Цайны үед ч бас соёл нь аяга өөрөөр байгаад тийм билээ. Надаа нэг тийм юм тохиолдож байсангүй. Жинаны хувьд бол хоол нь Эсвэл илүү янзын ламцтай хоолнод бүгд байдаг гэсэн айгүй тэр нь зүгээр байдаг гэсэн. Чихэрлэг хоол гэхдээ илүү төлхөө байдаг гэсэн. Гуандун ч гэсэндээ ер нь элдв төрлийн бүх янзын хоол идэг. Тэр дундаас нь арай идмээр байгаа надаа идэл. Гэтэ ерөнхийдөө нэг тийм элдв амтлагчгүй нэг тиймэрхүү хоолнод илээ сонгож иддэг гэсэн. Гэтэ газрын нөгөө хоолнуудыг бас сонирхож идэж үзэн л дээ. Манай монголчуудын яг тийм гаргаад идэг нэг юм зан болохоор яг юм байдаг байхгүй. Амтлагч ихтэй хоол идэж чадахгүй гэдэг. Гэтэл хятад бол ерөөсөө дандаа л амтлагч дахиад амтлагч штэ тийм. Огт мах хийгээгүй зүгээр ингээд ус гурил тэгээ нэг хитгэн ногоол байгаа. Тэгэл хэрэг амтлагчаар бүр амар амттай олгоод хараад тийм махтай юм шиг амттай. Тийм. Тэгээд ингэдгийн одоо ч гэсэн миний нэг юм нийттэй өр Монгол сурахын нэг даваа тал нь юу байдгийг гэхээр Монголтой бүр айгүй ойрхон. Ийм болохоор Монголоос нөгөө нэг нөөцөрлөлтэй мах
оруулах боломжтой байдаг байхгүй. Тэгээ яаж оруулдаг? Одоо бол гэхдээ бүр баригдаад хэцүү байдаг шүү. Би бол тэр чинь хуучин үе байсан болоо нэг юм. Маясим яг юм хайрцаг дотор чинь нөгөө юм тунгалаг дотортой шүү дээ. Дотор нь мах хийгээд ингээ явуулдаг. Тэгээд манай ээж бол тэгдэг. Маясимягийн нэг юун дотор сайн чихээд ихэд нэг гойны мах бол орно гэдэг байхгүй юу? Борцоо зүгээр нөт юм уу? Шууд юм. Нөт онгор. Тэгээ гол нь ингээд манай ээж өөрөө юмыг амар сайн чихэж чаддаг юм байсан байхгүй юу? Тэгээ ингээд нэг явуулахаараа ингээд нэг гойны мах гэдэг. Биш нэг үлээ хоёр хайрцаг мах ирдэг юм аа. Нэг худлаарч чиж өгсгөө хүртэл. Тэгээ нэг байна хоёр хайрцаг мах ирдэг. Тэгээ тиймгүүт нэг хайрцаг махыг би яг нэг сар л иддэг байсан. Тэгэхээр чи ингээд би бүтэн хэдэн сарын хугацаанд юм бэ? За нэг сарын хугацаанд нэг гоё идэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Монголд үйдэг хүүхдүүд нэг сард нэг хонь иддэг гэж би яг нэг тийм нэг хамаатны үг сонсч ирсэн юм аа. Манай хүүхд би яг урд сурчаад нэг ирсэн бохгүй. Тэгсэн чинь манай нэг хамаатан манай нэг хүү хотод ирж сурахаар болсон. Тэгээд би сард нэг хонь явуулд штэ хөөх юм их л үлсдэг юм шиг байлаа гэж би бүр наад хүнээс өөр ах. Би ч нэг гоё явчихсан. Тэгээ бүр инээдтэй. Тэгээ тэрнээсээ бас шалтгаалаад тухайн үед чинь ганцаараа хоолоо хийж байгаа чинь мах угаасаа баг юм чинь тэгээд зуны цагт бол мах ялангуяа нэг явуулчихдаггүй. Үйл бол яг ингээд таг хөлдөөгөөд явуулахад өвөр монголч ойрхон учраас хурдан гайгүй гисгээс өмнө шүү дээ. 100 бол ингээд яалчгүй мах ингээд ялбайх гэдэг. Тийм учраас мах төдийлэнсээ авч чаддаггүй. Тэгээд тийм чинь маха амар хайрлж юм шүү дээ. Жохон тэгээд хоол хоолны хорн болгоод янзлдаг. Жишээ нэг хоолнд бол нэг эди зузаантай нэг ийм л мах хийдэг байхгүй би бол. Тэгээ ингэсээр байгаа сурцсан. Тэгээ одоо ч ерөөхдөө арайч нэг иймиг бол хийхгүй байгаа. Гэхдээ ямар ч нэг ийм хийдэг байхгүй нэг 3 хүний хоолнд иймиг хийдэг байхгүй. Би бас яг тэгж яалцч байж илгэсэн шүү дээ. Мах айгу баг идэдэг. Тэг ирсэн ч угаасаа нэг шингээж чаддгүй юм билээ их мах. Тэгээ одоо ч гэсэн мах айгу баг идэдэг болсон. Ногоо айгу ихтэй. Хүмүүс яг манад ирэхэд тэгдэг байхгүй. Амар ногоо болсон хоол хийдэг гэж намайг хэлдэг байхгүй. Яач мөр татцал юм шүү. Харин зөв. Би бол нойтон мах чигэж явсангүй, борцол чигэж явлаа. Маяс юм яг бүр ингэ чулуу шиг хатаа болтлоо. Тэгдэг шүү дээ. Бүр амар хатаа болтлоо чихээд. Тэр чинь нэг оглон савыг авч явж болохгүй байхгүй юу? Хил дээр яг хэрвээ нээгээл харах юм бол хураах маань хайрам. Ядаж ганцыг авч явж байгаад тэрийг ингээд цэвэрхэн аваа гарчвал бас болоод байдаг. Гэтэ ер нь бол 20-тай л байдаг. Гэхдээ яг цагаад болохоор хилээ гаргаад тэгэл аваа гарчдаг л байсан. Бахан чиний цагаа идэх бахан чиний борц махыг бол тийм. Тэгэл баригд хүүхдүүд бас заримдаа баригднаа тэгээ хураахгүй өнгөдлөө би ингээ оюутан мах тэр Монгол хүүхэд нөгөө хятадаас хураад тэгэл нөгөөдөл нь зэдэл өрөвддөг юм уу яад тэр мэддэг үстэй Монгол хүн болгоны чимнаа нэг мах байгаа гэх. Харин тэгээд бас саяхан би нөгөө нэг эмээ дээр хатсан байхгүй тэгсэн чинь манай эмээ миний хөө чи гэр чи ясаага юу яснуудаа чанж идэрээ би байгаа гэсэн манай эмээ ээж дээр ч энэ цэвүүнээ ерөөс нэг мах цах идэхгүй гэж хөөрхөн амт урд дэсээр байгаа сурцсан юм шиг байлээ гэж. Тийм үргэлжлээд ярьж байгаа байхгүй. Гэтэ мах баг идсэн нэрээ бол мэдхгүй харин сайн санагддаг шүү дээ. Манай гэр бүл ерөнхийдөө бас бусад айлуудыг бодвол махны хэрэглээ нь арай бага. Тэгээд манай аав ээж хоёр бас ерөнхийдөө айгүй таленттай тийм болоо гэж боддог шүү дээ. Тэр бас нэг юу л бах та. Хятадуудын бас мах баг иддэг тий. Тэгэл хоолнднаас хэрвээ хятадууд их мах иддэг гэсэн бид нар очиод махаа их л иддэг гэсэн баг. Баг иддэг болохоор нэрнээс нь бол тасчихжээ тий. Бас нэг сурсан юм тэнд урд ахтай айгүй хэрэг нөө дардаг байсан юм нөө үдийн унталт гэж чи бол 10 жилээсээ бүр тэгээ сурсан байсан юм байна тий. Тийм. Тэр ихтэй надаа урд очиод тасахад хамгийн хэцүү байсан юм ерөөсө тэр унталт л байсан. Тийм үү. Тэг яа тэгэхээр би нөгөө нэг манайх юм удмаараа амар сэрэг хүмүүс байна. Бүгдээр ерөөсө ингээл өглөө бүр би одоо ч гэсэн ингэдэг хүмүүс чинь нэг босороо гэл хөөе мөөе гэж бүр ингээл хэцүүж би барин байж байгаа сэрдэг шүү дээ. Би бол тийм биш. Ингээл хөлийн чимээ ингээл өрөөнд сонсогддог бол шууд ингээд босоод ирдэг хөвгтэйсэн байхгүй. Одоо ч гэсэн яг тийм. Тэгээд өдөр огт унтаж чаддаггүй бүр айгүй сэрэг. Тэгээд өдөр унтах гэхээр айгүй чаддаггүй. Тэгээд өдөр ингээд ганцаархнаа өрөөндөө унтахгүй байгаад тэлтэй нэш. Өрөөнийхний хань татаад юм ярихлаа багш чимээгүй унтгаж ингээд загнаад идэг. Тэр өстэй амар хэцүү байдаг гэсэн надад л. Тэгээд өдөр бол яг сүүл рүүгээ нөгөө нэг олон жилийн дундчаар гэдэг шиг тасж байгаа юм да. Манай ингээ хятадууд бол яг тэгдэг гэсэн.
яг үдийн худалд бидэд бас нэг заримдаа онтон яг бас заримдаа нэг яг тэд нар шиг яахгүй. Тэрэд бол дотор хайрандаа очиод бүр орондоо ороод үздэг. Тэгээ яг 2-3 хичээл ч юм уу үдээс хойш хичээл оронгот яг бүгд ус мөсөн сэгцэц яг орноосоо босч ирсэн зэрэг өөрч ингэж ороод ирдэг. Тэгээд чинь ус мөс нь ингээд яачдаг сэгсэж мэгсэг нэг тэрийг нэг тоодгоо яг хичээлдээ л айгу анхаардаг тэрнээс авааштай те. Юу орондоо ороод унтдаг гэснээс нэрээ манай монголчууд ч бас ор дэрэндээ орж унтдаг ядаж л ингээ цунраа тайлаад ороод унтдаг шүү дээ. Гадаад зарим улсын оюутнууд бол ерөөсөө тийм биш бүр амар манай нэг юу гэдгийг таньдаг Лаос тэгээд Камбож бас нэг өнгөт тарьсан байт юм аа хаанах хичүүдээ те. Тэгээд тэгсэн чинь бүр амар нэг удаа ингээд санаандгүй байдлаар өрөөнд нөө юм хэлэх гээд ордог байхгүй юу? Зарлал мэдээлэл өгөх гээд тэгсэн чинь ингээд көөртөгтэйгээ заяа. Тэгээд орд бүр амар орондоо ингээд бид нар чинь ингээд дав маавгаа ингээд хийгээд углаад цасдаг штэ. Тийм ч юм байхгүй. Тэгээд сургуулаас нэг юм сони юм ногоо нэг юм цэргийн ногоо юм гудас хүнжил өгдөг штэ. Тэрийг л тэр чигээр нь ингээд тавьсан. Тэмүүлээ ингээд көөртөгтэйгээ ингээд хувц хунартаа бухимтаа. Тэмүүлээ нөгөө нэг өгсөн ногоо юм хүнчлэн адилх юм уу юу гин тэрийг ингээд мөрцөн удажсэн. Би бүр ингээд хараад бүр шоконд ороод тэгээд тэгсэн чинь ер нь бол зарим улсын хүмүүс бол яг л тэгдэм билээ. Айгуу тийм сонь гэрсэг бус гэх юм уу. Бид нар ч нь бол тэгэл аль болох байгаа газараа ингээд гэртээ байгаа юм шиг хутаа авах хичээгээд. Гэтэ Монгол хүмүүс бол нэр хаач утсан хамаагүй ажилттай байдаг. Үнэхээр амжиргатай байдаг, өөрсдөө арчаатай байдаг. Хаа байсан газараа л нэр тэргүүлж явдаг шүү. Монгол хүмүүс бол үнэхээр мундаг байдаг шүү. Тэгээд мундаг нэрээ алдахгүй айгуу хичээгээрээ. Тэгэл тэмцээн уралдаан болсон ч гэсэн ер нь аягийн дөрөнд л явждаг, идэвхтэй л явждаг. Тэгээд би гэлтрийн хувьд бас ерөнхийдөө хятад хүмүүсд бүр амар илүү байдаг те. Нэг одоо биеийн тамирын хичээл дээр сургуулийн нэг төрчин нэг ангид 30 40 хүүхэд байгаа штэ. Бүр 50 авч хүрэх боллоо тийм. Тэр олон хүүхдээс чинь нэг 5 10 л сэнэж чадаад манай нэг 10 хүүхдээс бараг 7 8 сэнэж явах жишээний тийм. Тэгэхээр бас би бэлтрийн хувьд бас бид нар мах эзэндээ ч тэр юм уу айгу мундаг болчихсон гэдэг тийм. Октоо ч гэсэн ер нь ингээд нөгөө хятад хүмүүстэй хажууд хамаагүй туранхай харнаас л ингээд хамаагүй би бэлтэр ингээд чанга харагддаг шүү дээ. Харахад гэтэл нөгөө харахад гэснээс манай монголчууд хүний нүдэнд аюу тийм ширүү харагддаг юм шүү. Тэгээ нөгөө гудамжаарсан одоо ингээд явахаар хүмүүс ярьдаг шүү дээ. Ингээд хараараа гудамжинд дандаа нэг л ууртай хүмүүс хөмсгөн зангидсан ингээд явж байгаа. Юунд ч яраад байгаа гэдэг шүү дээ. Тэр шиг бид нар бүр яг ийм байсараад ингээд хөвшил болцсон юм шиг байгаа. Ингээд монгол хүмүүс ингээд ороод ихээр хятад хүмүүс ингээд жоохон ингээд жирэхэд идэг тийм тал бас байдаг шүү дээ. Нэг монголчууд жоохон олуулаа байдаг ч юм уу тийм газруудад бол. Тэгээд би ч нөгөө нэг айгүй хятадтайгаа нийлдэг байсан. Тэгээд тиймүүдл та нарыг харахаар ингээд жоохон айгаад байд юм аа ч гэж байна шиг. Тиймүүдлээ хамгийн бүр хөвгөлтэй юм ингээд та нар юм ярихаар ингээд яг хэрэлдэж байгаа юм шиг сонсогддог гэж хэлчихсэн. өөрсдөө тэгдэж шүү дээ. Та нар ингээд амар хурдан ярьдаг ингээд бид нар та нарыг хэрэлдэж байгаа юм шиг ярьдаг гэж боддог шүү дээ. Та нар яг ингэ хэрэлж байгаа юм шиг амар хатуу гэж ярьдаг гэдэг. Тэр хурх гэж ярьдаг юм аа. Тэр өснөөс айгу очир байгаа байхгүй тий. Монгол хэлийг сонсохоор яг харах хурх гэж сонсогддог. Гой хөвчлөлтэй мэддэг шүү тий. За тэгээд нөгөө нэг үг холдож өхөр холтлоо гэдэг шиг тийм бэ. Зөндөө олон юм ярьлаа. Энэ дундаас бас ухаасан л ярьлаа. Сонирхолтой мэдээлэл бас хүргэж чадсан гэж найдаж байна. За тэгээд дараагийн дугаараар хамтдаа уулзцгаа. Энэ үргээд бид хоёрын өнөөдрийн баалт банд дуусч байна. За дараа дахин уулзлаа. Баярлалаа. Баярлалаа.